Байцгаана уу, Ингүн байна. Өглөөний хэмнэл булангаараа оролцож байгаа маш их баяртай байна. Гэж чамд би дурлаагүй нууцхан харыг гэж чам руу би Сүүлийн үед гарсан шинэ мэдээ хэм бол I'm in love гэд өөрийнхөө шинэ дуу гаргасан байгаа. Тэгээд энэ англи монголоор ингээд хамт дуулж байгаа. Тэгээд хөгжмийн Ocean Grey үгийг би өөрөө бичсэн байгаа. Өдөсчтэй хартан хорон нисчихэд I'm in love with you. Хитэрхий харанда сэтгэл минь өвдөхүй How can I stop thinking of you? It's worth the best but I want to be if you don't feel it. Анхны удаа би өөрийнхөө дууны үгийг өөрөө бичсэн байгаа. Тэгээд энэ надад айгүй тийм одоо энэ дууны онцлог юм болов уу гэдэг. Сошиалаар ерөөхдөө комментүүдийг уншихаар зарим хүмүүс айгүй одоо шинэлэг санагдаж байгаа юм шиг лээ. Яа тэгэл өмнө намайг дандаа юм уу янгийн дуудуулдаг гэж боддог байсан баг. Тэгээд яг анх удаа юм темптэй дуудуулаад тэгээд бас өөрөө үгээ хичээд ингээд бас бүжиглээд тэгээд гарсан хүмүүст айгүй тийм сонирхолтой бас арай шин санагдсан юм шиг санагдав. Сэтгэл зүрхэндээ би чамайг унаарай. I'm in love with you. Миний болохоор жоохносоо яг англиар дуу айгүй их дуулдаг гэсэн болохоор англиар дуулах надад илүү аюул байдаг. Гэтэ яг монголд дуулахаар яг бүр үнийг яг ингээ ойлгож яг төлөв хэлээр дуулж байгаа болохоор илэрхийлэмжийн хувьд монголоор дуулах нь илүү одоо хүмүүст илүү хүрцтэй байдаг хаа гэж бодож байгаа. Одоо яг шинэ Kaleidoscope гэдэг тэр чигтээ англиар шинэ дуун дээрээ ажиллаж байгаа. Айлуулах нь дараа нь энэ дээр ингэждэг байж гэж бодохгүй тулд өмнө нь нэлээд ингээ бодож нэлээд олон удаа ингэж дүгнж үзчихэж гаргаж байгаа болохоор одоохондоо бол надад ерөөсөө бүгдээрээ таалагдж байгаа. Маш олон мундаг хүмүүстэй ингээд хамтарч ажиллаад тэгээ маш их зүйл сурж байгаа болохоор тэр үеэс бол тодорхой хэмжээнд маш их агсан байх гэж бодож байгаа. Гэтэ сурах юм зөндөө нөө би бас нэг 12 дугаар ингээд сурах чадахгүй. Тэгээ энэ жил төгсөн. Тэгээд яг хийл тэгээд бас дуу гэд хоёулын энийг давхар ингээд амжуулаад давхар юмнууд сурж байгаа болохоор завгүй жил ерөөхдөө болж байгаа. Миний хэмжээр ингийн гэдэг. Яг өглөө 7:30 за 7 гэж гэрээс гараад тэгээд 8-аас хичээл дээр урж ирээд 12:30 гэж таараад за тэгээд нэг юм хичээл нэгээс хавлаа хаашаа мэрэгжлийн хичээлүүд гэдэг нэг хөгжим тусгай мэрэгжлийн хичээлүүд байдаг. Тэднэртэй орж ерөөхдөө 6-7 доор иж хүрдэг орой. Тэгэл жоохон тавцж агаад ч юм уу. Ерөөхдөө яг 1-ээс 7 цаг хүртэл яг завсар зайгуу тавцж агаад тэгэл харьцаараа байтлаасаар болчихсон. Яг хөгжим хөгжмөөхтэй амьдралаас яг иймэрхүү л ерөөхдөө өнгөрдөг. Миний дотроос гарч байгаа ямар нэгэн хөгжим эсвэл одоо ямар нэгэн мэдрэмжийг маш сайн ойлгохоор бас намайг маш сайн мэдэрч ажиллах тийм продюсер байвал яг одоо хамгийн одоо гоё зүйл юм болов уу гэж бодож байгаа. Сэтгэл зүрхэндээ би чамайг унаарай. I'm in love with you. Өглөө төлбөрийг үзэж надтай хамт байсанд баярлалаа. Тэгээд өнөөдрийг дулаахан тэгээд бас гоё дулаахан хөгжмөнөстэй огцгоогаарай.